За сайн байцгаана уу? SM эмнэлгийн ерөнхий эмч Жаргал баяр байна. За би та бүхэндээ хамрын гоо сайхны мэсцлийн талаарх бяцхан зөвлөгөөг өгье. За нүүрний гоо сайхны мэсцлийн хамгийн яригтай бөгөөд хамгийн их ажиллагаатай мөн нүрийг хүний зөв сайхан харагдуулахад оролцдог эрхтэн байдаг. Нэгэнт одоо бидний монголчууд бол Аз хэлбэрийн хамар учраас Аз хамрыг хэрхэн яах вэ? Яаж онцлох вэ? Ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар бяцхан зөвлөгөө. Тэгэхээр Аз хүмүүс бол ихвчлэн хамраа өндөрлүүлдэг. Тэгэхээр өндөрлөх буюу одоо хамрыг босгох мэс засал хийгддэг. Мөн хамрын үзүүрийг шөнтөөлөх мэс засал хамгийн илбэг хийгддэг. За тэгэхээр хамрын гоо сайхныг бол хийхдээ орлуулагч эд материал буюу имплант, мөгөөрс бол ашигладаг. За мөгөөрс гэдэгт нь бол яг био мөгөөрс буюу одоо лабораторийн аргаар гаргаж авсан мөгөөрс байж болж байна. Мөн натурал мөгөөрс буюу одоо тухайн хүнийхээ таславч болон чихний мөгөөрсөөс авч бол хамрыг өндөрлж ингэж шилжүүлж, өндөрлж, за мөн шөнтөөлгөж ингэж мэс заслыг хийдэг юм байна. За цөөн тохиолдолд хамрыг бол багасгах мэс засал хийдэг. За энэ нь болохоор ихэвчлэн бол монхор хамар. Монхор хамрыг бол буулгаж үзүүрийн янзлах ийм мэс заслыг бол 100-ны одоо хувьчилж хэлэх юм бол 100-ны 10% нь хийгддэг, 90% нь хамрыг өндөрлөх мэс засал хийгддэг гэж ойлгож болно монголчуудын хувьд бол. За орлуулагч эд материал гэдэг маань юу вэ гэхээр энэ дундаа имплант буюу одоо гадны биет гэж одоо хэлдэг. Имплант бол дотроо мөн олон янз байдаг. За ихэвчлэн бол дэлхийн нийтээрээ ч тэр манай улсад ч тэр одоо силикон имплант бол дийлэн хувийг ашиглаж байна. За мөн бол одоо биоматериалтай ойролцоо кортекс гэж имплант мөн байдаг. За энэ кортекс имплант мэдээж бол үнийн хувьд өндөр. За тухайн хүндээ бол арай силиконыг бол арай нэг хүний эд материалтай нэг ойролцоо байдаг учраас энийг бас мөн давхар хэрэгэлдэг. За бид үйлчлүүлэгчтэй бол энэ сайн болон муу тал, эрсдэлтэй болон агууштай талыг бол сайн ярилцсны үндсэн дээр одоо сонголтыг нь бол тухайн хүнээр хийлгэж ингэж мэсслээ хийдэг. За мөн одоо хамрын мэс засал дээр нэг анхаарах юм нь юу вэ гэхээр хийлгчэд одоо тэр хийлгэсний дараах дэглэм гэж юм байдаг. За тэгэхээр дэглэмийг бол маш сайн тайлбарлаж өгч, эрсдлийг маш сайн тайлбарлаж өгч ингэж хийдэг. Тэгэхээр ихэнх гоо сайхны мэсцлийн үйлчлүүлэгчд маань яадаг вэ гэхээр шууд их гоё сайхан хийлгээд одоо тэр дороо их гоё сайхан болно гэж боддог. Гэвч энэ цаг хугацааны асуудал бас гардаг учраас жоохон хүлээх барих ийм юм дээр бол бас мөн тайлбарыг өгч хамрын мэс заслыг бол хийдэг байгаа. Байгалийн гоо үзэсгэлэн танд SM эмнэлэгт тавтан морилно.